Эрхэм хүндэ телевиз үзэгчдийн энэ өдрийн амрыг ирье. Өнөөдөр бид шинжлэх ухааны технологи инновацийн телесэтгүүлийн хаялж дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн эхний хэсэг мэдээллийн болон хүлээн авч сонирхно. Бид энэ удаагийн нэвтрүүлэгт Монгол Улс төрийн өмчит үйлдвэрийн газрын хэрэгжүүлж буй ихээхэн үр ашигтай сонирхолтой хоёр төслийн талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Энэ төсөл маш сонирхолтой. Голын урс цэцэг нэмэгдүүлэх, голын эхийг байгалийн аясаар нөхөн сэргээх төсөл. Яаж урс цэцэг нэмэгдүүлэх вэ? Мөсөн дошин үүсгэж. Голын эхийг яаж нөхөн сэргэж байгаа? Мөсөн дошин үүсгэж тухайн газрын орчныг чиглэх сэрүүн уур амьсгалтай байлгаснаар. Мөсөн дошин нь тухайн голын эхийн ундраг басан газрын дорх цэвдгийн газрын гадаргуу руу төрсэн огшилт хайлалтыг удаашруулдаг. 80-ад оны дундуур эхэлсэн уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлал нь олон оронд гол орхийг ширгээж усны нөөцийг хомсдуулж байгаа. Иймээс мөсөн дошин үүсгэж болох үс уур амьсгалтай газар орнуудад энэ арга технологиг өргөнөөр ашигладаг гинэ. Харин манайд анх удаа хийж байна. Монгол Улс төрийн өмчит үйлдвэрийн газрын инженерүүд өнгөрсөн 2013 оны хавар мөсөн дошингийн технологиг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа газар болох Аляскыг зорж туршлага судалж сургалтанд суугаад иржээ. За жишээлбэл Аляскийн Фэрбанк гэж хот байдаг. Энэ хотод бол Фэрбанк хотын их сургуулийн ус байгаль орчны судалгааны төв гэж байна. Олон улсын Арктик судалгааны төв гэж байна. Бас Америк нэгдсэн улсын армийн хүйтэн бүсийн инженерийн судалгааны ийм лабораториуд байдаг. Эдгээр судалгааны газрууд яадаг вэ гэхээр аль болохоор одоо хүйтэн орчныг үүсгэснээр тухайн одоо байгалийн экологийн тэр нөхцөл нь яаж өөрчлөгдөж чинь тэрийгэ дагаад тийм ээ цэвдэг нь яаж одоо огшихгүйгээр ийм сайхан зогсож байна. Тэр хэмжээгээр цэвдэгтэй байна гэдэг бол газрын хөрс маань өөрөө их одоо хүйтэн температуртай байж тэр хэмжээгээр хөрсөн дээр байгаа цас хайлах нөхцөл удааширч тэр хэмжээгээр тэнд маш их хэмжээний одоо чийг үүснээр хөрс ургамал ихээр одоо ургадаг. Тэгээ тэнд маш их хэмжээний одоо ургамал бутлан ургамал ихээр ургаснаар тэнд сүйдэрлэлт үүснэ. Сүйдэрлэлт буцаад эргээд нөгөө хөрсөндөө бас сэрүүн орчныг үүсгээд дахиад нөгөө цэвдгээ буцаагаад одоо бас ингээм хамгаалдаг. Ерөөсөө манай төслийн гол зорилго бол тодорхой хэмжээгээр ингээд зохиомжтой аргаар мөсөн дошныг одоо зузаан хэмжээтэй тийм ээ үүсгээд ирэхээр тэр маань ингээд одоо хавар зуны одоо гачиг үед одоо хур бороогоор тижээгдэг шүү дээ голууд. Тэгэхэд тэр тижээгдэл байхгүй үед одоо 4 5 6 сарын үед одоо тэр мөс маань маш зузаан учраас удаан хайлаад хайсан усаараа нөгөө гол горхиныхаа усыг тижээж өгч байгаа. Тийм учраас энэ хэмжээгээр тухайн одоо гол горхиноос одоо ундаалдаг ан амьтан болон тэ мал аж ахуй бүхэл улсууд газар тарилангийн улсуудад бол маш их хэрэг болохоор юм төсөл байгаа. Мөсөн дошин үүсгэхийн хажууд бас ойжуулалтын ажлыг хийж байгаа. Ойжуулт маань яагаад давхар хийгдэж байгаа гэхээр ер нь хаана ус вэ тэр газар л амьд байгаль цэцгэлж идэг. Тэгэхээр усгүй газар хичнээн мод тариад нэмэр байхгүй тийм ээ. Тэгэхээр нөгөө бидний үүсгэсэн тэр сайхан чиглэг орчинд маань угаасаа ингээ модын тарчаар өөр ингээ сэргээгдээд ингээ явцдаг. Тэгэхээр энэ төслөл маш олон ач холбогдолтой байгаа. Мөсөн дошин үүсгэх технологиор гаршсан дэлхийд алдартай эрдэмтэн Робиныг урьж инженерүүдээс сургажээ. Хангалттай хэмжээнд мөсийг хоримтлуулж чадвал мөс бүрэн гислгүүгээр зуныг давдаг. Ил газрын гадарга дээр цэвдэг үүсгэж байна л гэсэн үг. Орос, Герман зэрэг сэрүүн уур амьсгалтай орнуудад усны хурдыг сааруулах, цэвэр байдлаар хадгалах зорилгоор хийгддэг. Мөн энэ технологийн дагуу олон орнууд ч сэрүүн паркийг байгуулсан байдаг гинэ. Сэрүүн уур амьсгал бүрдүүлж орчныг чигшүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах эерэг нөлөөтэй. Угаасаа мөсөн дошин үүсгэх ажил бол маш олон жилийн одоо туршлага хуримтлуулсан тийм их том ажил байх хэрэгтэй юм лээ. Бидний хүсэлт болохоор экологийнхаа урсцыг яаж сайжруулах вэ? Тэ? Байгалийнхаа нөхөн сэргэлтийг яаж их хөгдлөөсөө ингэж хамтарч ажилласан. Тэгээ бид нарт бол маш нарийн технологиудыг заасан. Ер нь мөс маань өөрөө газрын гадар дээр байх тус маань заснасаа илүү хөрсөнд температурын одоо хүүтрэлтийг бий болгож идэг. Тийм учраас их л зузаан л мөстэй байх тусмаа тэгэхээр зэд зузаан мөсийг үүсгэхэд бол тусгай технологиуд байдаг. Одоо шүршиж байгаа усны маань урсц ямар хурдтай байх уу, хичнээн талаас нь яаж одоо цацх уу тийм ээ. Гэх мэтлэн олон янзын технологи байгаа. Бид нар тэр технологийн дагуу энэ мөсөн дошингуудаа үүсгээд одоо ерөнхийдөө 2 жил энэ төслийг хийж байна да.
Энэ өвөл сэлб голын урсгал тасраагийг үзэгчтэй анзаарсан байх. Голын урсцыг нэмэгдүүлэх энэ ажил одоо эхлэлт төдий байна. Өшөө олон голын эхүүдээр ийм арга хэмжээ авснаар бид үр дүнг нь боддоор мэдрэх байхаа. Оройбон нарын гаднын эрдэмтэд манай оронд ийм мөсөн дошин үүсгэж болох 4000 гаруй цэвдэгтэй цэгийг тогтоосон байдаг. Цэвдэг маань уур амьсгалын өөрчлөлт улаарал зэргээс болоод ихээхэн хувьсан өөрчлөгдөж байгаа. Цэвдгийн талаар манай газар зүйч эрдэмтэд судалгаа шинжилгээний ажил хийдэг. Тэдэнтэй хамтран ажилласан гинэ. Одоо сэл голын ихэнх төсөлтөр бол цэвдэх судлалын нэг 6 цоног өрөмдсөн байгаа. Тэр 6 цоногийн судалгааны үр дүнг бид нар тайлан болгоод ерөнхийдөө хүмүүст бол бас хөргүүлсэн байгаа. Байгаль орчны яам тэгээд судалгаа шинжилгээний байгууллагууд бас цэвдгийг ийм байдлаар ингэж огшоож болох юм аа. Одоо дэлхийн дулаалалтаа ингэж тэмцэж болох юм аа гэдэг талаасаа бид нар ийм тайлан гаргасан байгаа. Жишээл инженер геологийн судалгаа бас хажууд нь хийгдэж байгаа. Усны нөөцийг ашиглаад буцаага тэрийгээ одоо хатуу төлөвт байлгаад буцаа тэрийг удаан хугацаанд хайлуулад хайлуулсан усаар голын усцыг тэтгэж байгаа учраас энэ бүхэл бүтэн шинжилгээ ухааны энэ процесс ямархуу төвшөнд яаж явагдаж байна, урсцад яаж нөлөөлж байна, одоо хөрс маань хэдэн градустай байна, тийм ээ. Ингээл олон жилийнхэн дундчтай харьцуулсан ийм судалгаанууд бол хийгдэж байгаа. За энэ судалгааны ажлын өрөөнд манай инженер техникийн ажилчид бол бүгдээрээ тодорхой хэмжээний туршлагатай болоод одоо бүгдээрээ одоо ингэ ажиллаж байна. Ийхүү зохиомл аргаар мөсөн халиа үүсгэж голын ихийг тэтгэж усны урсцыг нэмэгдүүлэх нь бусад арга хэмжээнүүд болох мод тарьж голын ихийг тэтгэх, усны төвшин өргөх байгууламж барьж байгуулах гэх мэтээс хамаагүй хямд төсвөр цаг хугацаа бага зарцуулах арга хэмжээ юм а. Одоогийн байдлаар 32 га талбайд 2 орчим метрийн зузаантай 270 мянга орчим куб метр мөсөн дошин үүсгээд байна. Сэлб гол дэрлэхэд 7 метрийн мөсөн дошин үүсэх юм бол өвөл зунгүй урсгалтай байхаар тооцоо хийгджээ. За дараагийн төслөө танилцуулъя. Монгол Улс төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааны нэг чиглэл нь ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах, техникийн нөхцөл стандартыг дэвшилтэт технологи шинжилгээ ухааны ололтод тулгуурлан боловсруулах, эргээд хэрэгжилтэнд нь хяналт тавих байдаг. Мөн 100 шометрээс их ус ашигладаг хэрэглэгчдэд ус ашиглуулах болон аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал усыг зайлуулах тухай дүгнэлт гаргах, ус ашигласны төлбөрийг төвлөрүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 170 гаруй аж ахуй нэгж ус ашиглаж үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс ус бохирдуулдаг арна дээрээс нь жагсаавал арьс шир ноос ноолуурын үйлдвэр, өлөн боловсруулах үйлдвэр, хөнгөн хүнсний архи ус ундааны үйлдвэр, машин угаалгын газрууд гээд үргэлжилдэг. Ус бохирдуулсны дүгнэлт гарах ёстой. Тэгэхээр энэ дүгнэлтийн хэмжээнд бид нар зөвлөмж боловсруулдаг. За танах тэдийн хэмжээний ус бохирдуулж хайж гэн, ийм хэмжээний элементүүд ингэж хайж гэн гээд ийм дүгнэлтээ гаргадаг. Тэгэхээр энэ дүгнэлтэн дээр нь бид нар одоо ямар ч байгууллагад хүсэн үсээгүй ийм зөвлөгөө өгөх ёстой. Ямар зөвлөгөө өгөх ёстой гэхээр за жишээл арьс ширний үйлдвэрүүд тэр хороомыг буулгах, тэр сульфидыг буулгах тийм ээ. Ийм технологи байна гэд тэдэрт тодорхой хэмжээгээр бид нар бодлогын түвшинд зөвлөмж боловсруулдаг. Дүгнэлт гаргаад зөвлөмж боловсруулад за тэгээд хуулиаг хэрэгжүүлээ тэдэн төгрөгийн ус бохирдуулсны төлбөр төлөөгөө чартаа суухад бас зовлон байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар ашиглагчийн төлөх төлбөрийн хэмжээ нэлээдгүй өндөр. Энэ өндөр төлбөрийг үнэн бодитоор нь төлүүлнэ гэвэл жижиг дунд үйлдвэр эрхлэгчид элгээрээ хэвтчих гээд байгаа юм. Хамгийн аюултай бохирдуулагч нь арьс шир ноос ноолуурын үйлдвэрүүд. Уг номороо бол ус бохирдуулсан л зохих хэмжээнд цэвэршүүлэх ёстой. Гэтэл бидэнд цэвэрлэх технологи стандарт нь байдаггүй. Тиймээс Монгол улсын инженерүүд чиг үргийнхээ хүрээнд арьс шир ноос ноолуурын үйлдвэрээс гарах хаягдал усыг эргүүлэн ашиглах технологи боловсруулах төсөл хэрэгжүүлээд байна. Өөрсдийнхөө одоо нөөц болцоонд тулгуурлаад Японы эрдэмтдтэй хамтраад нэг судалгаа хийсэн ба. За энэ 5 төрлийн 5 чиглэлийн үйлдвэрүүд дээр судалгаа хийгээд хамгийн их бохирдуулагч байгаа энэ арьс ширний үйлдвэрүүд хамгийн түрүүнд технологийн боловсруулъя гэд ингээд шийдтгэлсэн. Та бүхэн мэдж байгаа одоо харьгаа цэвэрлэх байгууламж гэж сонсч байсан баг тийм ээ. Харьгаа цэвэрлэх байгууламжийн хашаанд байгаа 20 гаруй үйлдвэрүүд байна. Харьгаагаас гадуур байгаа тэр арьс ширний 2-3 үйлдвэрүүд байна. Эднэр дээр одоо ямар технологи байвал болох вэ гэд одоо бохир усныхаа шинжилгээг бид нар Япон руу авчиж Японы тэр хамтарч судалгаа хийж байгаа хүрээлэн дээр нь очиж одоо шинжилгээг хийлгэсэн байгаа. Тэгээд
одоо арь ширний үйлдвэрүүдээс хамгийн их бохирдолтой ус ямар ус гардаг гэхээр хороомны эдэлгнээс гарч байгаа ус, шихооны эдэлгнээс гарч байгаа ус гэдэг. Энэ усны маань хэмжээ, чанар нь ямар хөө хэмжээтэй байдаг вэ гэхээр за жишээл одоо хими хэрэгцээ төчөлдрөх жишээл 8800 тагч жишээтэй. Хэд байгаа. За энэ одоо хүрээлэн буй орчинд за цэвэрлэх байгууламжид хаях стандартаар бол 600-аас 800 хэвчтэй. Гэтэл энэ харьгаа цэвэрлэх байгууламжид хаях хэмжээ нь бол нэг 6000 хавцаа байдаг. Тэгэхээр 8800 бол одоо нэг удаагийн авсан шинжилгээний дүн шүү дээ. Бид нар сүүлийн 3 сараар авсан шинжилгээний дүнгээр харахад хими хэрэгцээ төчөлдрөх жишээлбэл заримдаа 29000-тай, 30000-тай гардаг. Тэгээ ийм хэмжээний ус харьгаагаар дамжаад харьгаагаас цаашаа сайн цэвэрлэгдэхгүй бол төв цэвэрлэх байгууламжаар ачаал өгдөг. Төв цэвэрлэх байгууламж байна өөрөө биологийн цэвэрлэх байгууламж. Тэгэхээр нөгөө дотор нь байгаа тэр биологийн идэвхтэй агуудыг нөгөө энэ усанд байгаа химийн бодисод дандаа устгаж идэг. Ингээд цаашаа болоод нөгөө төв цэвэрлэх байгууламж байна. Олигтой ажиллахгүйгаас цаашаа туулгал маань бохирддаг. Тэгээ ингээд дам дамаа юм асуудал байдаг учраас бид нар ерөөсөө энэ их усүр дээр нь бохирдлыг арилгая. Ерөөсөө л бохирдуулагч энэ үйлдвэрүүдийн хажууд жижиг юм локальны цэвэрлэх байгууламжийн одоо юм технологи боловсруулах илгээд ингээ хийсэн байна. Одоогоор ус бохирдуулагчдын хэрэглэж байгаа ус цэвэрлэх байгууламж, арга технологиуд нь хэрэгцээ шаардлага хангаж чадахгүй байгаа юм. Техник технологийн хувьд хоцрогдсон, хамгийн гол нь өндөр зардалтай. 1 м куб усыг хэтэрхий өндөр үнээр цэвэрлж байгаа учраас уг үйлдвэрүүд ашигтай ажиллах гэдэг маш хэцүү. Хэрвээ ашигтай ажиллаж чадаж байгаа бол усаа цэвэршүүлж чаддаггүй л гэсэн үг. Тиймээс үр ашигтай мөртөө ашиглалтын зардал нь хямд, технологи төхөөрөмж хэрэгтэй байгаа юм. Хамгийн сайн мөртөө манай нөхцөл тохирсон технологи төхөөрөмжийг туршиж сонгох. Одоо зарим үйлдвэрүүд дээр тавьсан одоо урьдчилсан цэвэрлэх байгууламжуудыг харж ин л да. Хятад үйлдвэрлэсэн гэдэг хятадын технологид. Бидний энэ технологи юугаар онцлог вэ гэхээр Японы эрдэмтдтэй хамтрахтаа японочууд ч аль болохоор юмыг их компактны маш их тоочны тооцоотой хийдэг. Тэгээ эндээс харахад бол тэдний тавьсан төхөөрөмжөөс 10-аас 12 дахин бага зай талбайг одоо эзлэхээр харагдаж байгаа. Бас хоёрдугаарт бас ямар онцлогтой вэ гэхээр за үйлдвэрүүд маань зарим нь их том хэмжээний өдөрт 200-300 м3 бусыг одоо хайдаг, зарим нь 20-30 м3 хайдаг. Тэгэхэд манай энэ одоо технологи маань одоо хүчин чадлаас нь хамаарат эсвэл нэгийг тавих уу, хоёрыг тавих уу гэд ингээд каскад маягаар хэрэглэж болдгоороо бас нэг онцлогтой байдаг. За 3 дугаарт юу гэхээр за нөө арь ширний үйлдвэрүүд, боловсрох үйлдвэрүүдийг жишээлбэл бодлогын төвшөнд за нэг имэйлт рүү шилжүүлнэ гэж ярьдаг. Одоо бол хамгийн сүүлд засгийн газрын тогтоолоор бол дархан руу одоо боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэнэ гэсэн юм захирамж гарсан байна. Тэгэхээр одоо үйлдвэрүүд маань одоо өнөөдөр энэ Улаанбаатарт оршин тогтно уугүй юу гэдгээч мдээгүй явж штэ тийм ээ. Тэгэхээр ийм тохиолдолд бид нар нүүх зорилттой, найс цааш нь аваад явах зорилттой суурин биш ийм технологиг бас энэ дотор оруулж өгч байгаа. Тийм учраас ерөөсөө ямар ч тохиолдолд одоо жишээлбэл хөдөө орон нутагт нэг одоо арь ширээ боловсруулах гэж байгаа нэг жижиг үйлдвэр байлаа гэхэд энийг ерөөсөө л өөртөө шууд аваад нүлгээл аваачаал тавьчихна. Тэргээр их онцлог байна. Одоо бол бид нар юун дээр одоо илүү ажиллаж байна гэхээр 1 м3 бусыг хэдийн хэмжээний өртөг зардлаар одоо шүүж цэвэршүүлж байгаа гэдэг дээр илүү одоо ач холбогдол өгч байна. Яагаад тэгэхээр одоо мэдээж аль ч үйлдвэр ашиг болохын төлөө л явж байгаа. Авч байгаа усандаа мөнгө төлн дараа нь бохирдуулсныхаа төлөө мөнгө төлн тийм үү. Гэтэл бохирдуулахгүйгээр энэ технологиг тавьснаар тэр улсууд эргээд урамшуул болж өгөх энэ механизм дээр л бид нар ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Та одоо ус бохирдуулаад байна, та мөнгө төл, та татвар төлөх ёстой ч гэдэг юм уу. Ингэж харьцаасаа илүү ийм технологи байна. Энэ технологиг та ажилуулснаар манай байгальд ч хэрэгтэй, танд ч хэрэгтэй. Таны мөнгийг хэмнэх болно гэдэг энэ хөлбраар л бид нар одоо энэ ажлыг одоо үүсгэж санаачлаад ингэ явж байна да. Арьс шир ноос ноолуур гээд 5-аас 6 хувилбарын технологиудын боловсруулалтын ажил дуусаж туршилт судалгааны ажил хийгдэж байгааг нь. Харьгаа цэвэрлэх байгууламжийн хашаанд байдаг нэг үйлдвэр дээр туршилт судалгаа хийх юм байна. Энэ технологиг ашигласнаар бохирдуулсан усныхаа 70-аас 80% үйлдвэрийн анхан шатны дамжлагадаа буцан ашиглах боломжтой. Ингэснээр ус ашигласны төлбөр нь багасна, мөн ус бохирдуулсны төлбөр ч хөнгөрнө гэсэн үг. Монгол улс төрийн өмчит үйлдвэрийн газар нь дэргэдээ усны төв лабораторитой. Эдний лабораторийг салбартаа тун дээгүүр орох хүчин чадалтай сайн лаборатори гэж дуулсан учраас хэрэг болгон орлоо. Бохир ус цэвэрлэх технологиг нутагшуулах ажлын хамгийн голыг мэдээж энэ лабораторийнхан үрсэн байхаа.
Манай лаборатори нь бол 2009 онд байгуулагдаад 2013 онд бол магадлал итгэмжлэгдсэн. Манай лаборатори нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Тэгээд мөн цэвэр бохир усанд химийн болон бактериологийн хүнд металлын бүрэн шинжилгээ хийж байгаа. Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлээд Солонгос улсын судалгаа шинжилгээний лабораторитой хамтран ажиллаж байгаа. Энэ лабораторитой хамтран ажиллаж байгаа ач холбогдол нь гэх юм бол манай лабораторийн шинжилгээний төвшин Солонгос улсын лабораторийн шинжилгээний төвшөнтэй хэр байгааг зэрэгцүүлж харахын зэрэгцээгээр манай лабораторийн шинжилгээний чадварыг сайжруулж байгаамаа. Цэвэр бохир усны химийн лабораторид бохир усыг л гэхэд 30 гаруй элементээр үзэж байна. Цэвэр бохир усны бактериологийн лаборатори, хүнд металлын лабораториудад ч олон үзүүлэлтээр шинжилгээ хийдэг төдийгүй шаардлагатай нарийн шинжилгээ хийх дээжүүдийг хамтран ажилладаг Япон, Солонгосын өндөр хүчин чадал бүхий лабораториудад явуулж зэрэгцээ шинжилгээнүүд хийлгдэг гинэ. Одоо бол цэвэр усанд шинжилгээ хийж байна. За цэвэр ус нь ерөнхийдөө нийт нян эзний бүлгийн сахунцар, E. coli, сальмонелла шигела, сульфид задлагч бактери үүснэ. Яг өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө батлах сорил тавьж байгаа. Одоо нөгөө сальмонелла шигела, E. coli мөн байна уу гэдгийг батлах одоо сорил тавьж байна. Байгууллагадад удаагүй байгаа гэхэд харилцагч олонтой. Аж ахуйн нэгж байгууллагууд жирийн иргэд ч унтны усаа шинжилүүлдэг. Уул уурхай зарим үйлдвэрийн бохирдуулсан уснаас л хүнд металл, химийн хортой бусад элементүүд илэрх тохиолдол бий гин. Иргэдийн унд ахуйн хэрэгцээнд хэрэглэж байгаа уснаас харин гол төлөв нянал илэрдэг. Эдний лаборатори зөөврийн лабораторитой. Зөөврийн багжаар цэвэр усны ерөнхий химийн шинжилгээ, цацраг идэх туяа зэрэг үзүүлэлтүүдийг шинжилж байна. За манай нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг зочинтой ярилцах цаг байна. Энд Монгол улс төрийн өмчт үйлдвэрийн газрын захирал доктор Сосор Орон уригдан оролцож байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Монгол улс төрийн өмчт үйлдвэрийн газар гэж байгаль орчин ногоон хөгжлийн яамны харьяанд ажилладаг тийм ээ. Ийм байгууллагууд анх. Тэгээ танай байгууллагын тухай танилцуулгая. Ер нь танай байгууллага юу хийдэг байгууллага байна? Энэ төрийн өмчт үйлдвэрийн аж ахуйн одоо үйл ажиллагаа явуулдаг бас нэг тийм ээ. Суурь судалгаа явуулдаг, мөн хавсрах судалгаа явуулдаг юм байгууллага гэж ойлгож байгаа. Тэгэхээр байгууллагын тухай танилцуулгахгүй юу? За манай байгууллага бол Монгол улсад усны асуудлаар баримтлах төрөөс баримтлах гол баримт бичих 2010 онд батлагдсан ус хөтөлбөрийн хүрээнд ер нь усны менежментийг явуулах төрийн өмчт улсын үйлдвэрийн газруудын өмчлийн асуудал, түүний засвар үйлчилгээ ашиглалтын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 2011 оны 11 сарын 30-нд анх байгуулагдсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн засгийн газар гэсэн үг. Ингээд үйл ажиллагаа 2012 оноос эхэлсэн. За энэ байгууллага нь бол 12 онд бол шинжлэлийн засгийн газар байгуулагдсантай холбогдуулаад 28 засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг татан байгагдаж түүний дотор усны агентлаг буусаа. За үүнтэй холбогдоод усны агентлаг буюу төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байсан иргэн аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой усны төрийн үйлчилгээний ажлын зарим хэсгийг бол байгаль орчны ногоон хөгжлийн хамтаа гэрээтэйгээр хэрэгжүүлж байгаа. За түүнчлэн усны үндсэн их үүсвэрийн барилга байгууламжууд, худаг, за тэгээд бомб, усан сан, за мөн усыг бол байгаль тарих хэсэг болох бохир ус цэвэрлэх байгууламжуудын өмчлөл нь бол үндсэн хуулийн дагуу ус бол 6-гийн 20-ын дагуу ус бол өмчлөлийн төрд байна. За Монгол Улсын хуулийн 32-ын 7-д байдаг. Үндсэн их үүсвэр болоод одоо бохир ус цэвэрлэх байгууламж нь бол төрийн өмчийн болоод төрийн өмчлөлтөй одоо улсын үйлдвэрийн газар байна гэсэн тэр хуулийн дагуу байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлээд одоо 1 жил орчим болж байгаа. Ийм л байгууллага. Хичнээн нэгж одоо байгууллагууд явж байна. Хүний нөөцийн талаар эрдэмтэн судлаачдын талаар даяар. Тэг. Хүний нөөцүүд манайх бол одоо 50 орчим хүнтэй. За бас манад бол нэг
докторийн зэрэгтэй 3 хүн. За ихэнх нь бол одоо мастер хамгаалсан тэг усны чиглэлийн мэргэжлийн хүмүүсээс бүрддэг. За энд манай нэгж дотор бол төрийн өмчийн хорооноос баталсан тогтоолын дагуу манай байгууллагын дотор бол судалгааны нэгж байдаг. Одоо судалгааны усны хайгуул зураг төслийн судалгааны нэгжтэй. За мөн усны төв лаборатори манай тариалагддаг. Төв лаборатори маань дотроо 6 лабораторитой усны химийн шинжилгээ, бохирын шинжилгээ, за мөн бактериологийн шинжилгээ, хүнд металлын шинжилгээ хийх зорилттой ийм лабораторитой. За мөн түнчлэн бол газар дээрх одоо өмчлөл объектыг хариуцсан хэсэгтэй. За мөн шинжилгээ ухааны инновацтай холбоотой, шинэ техник, технологи нэвтрүүлэлттэй холбоотой хэлцтэй. Тэгээ иймэрхүү бүтцтэйгээр ажиллаж байгаа. Ер нь бол ус хөтлөлт зааснаар бол цаашид бол орон нутагт бол ингээд салбартаа ийм одоо корпорацуудыг байгуулна гэж заасан байдаг. Тэр нь бол дэлхийн зах зээлийн орнуудын жишгээр бол усны тухай бодлогыг бол усны нөөцийн яам нь бол шийдвэрлэж газар дээрх хэрэгжлийг бол усыг хариуцсан корпорацууднууд гүйцэтгэдэг тэр жишгийн дагуу байгуулагдсан юм байгууллагатай. Тэгэхээр танай байгууллага миний ойлгож байгаагаар бол одоо усыг хамгаалах, зохистой ашиглах, тийм ээ, нөхөн сэргээх ийм гол үүрэг функцийг бол биелүүлж бид одоо хийгдсэн танай дээр явуулсан энэ сурвалжлага, танай эрдэмтдтэй хийсэн ярилцлага зээл үсгэд бол ер нь гол энэ ийм 3 үүрэг байх шиг байна. Тэгэхээр энэ асуудлыг та нэг тодруулахгүй юу? Ер нь бол усны асуудлын харилцааг зохицуулдаг гол үндсэн хууль нь бол усны тухай хууль. За усны тухай хууль байгаль орчны яамнаас бол өргөдөн барьсан учраас ус ба усан орчныг хамгаалах чиглэл нэлээд давмгаалсан байдаг. За мөн түнцлэн ашиглалттай холбоотой хэсэг байх хэвээр. Тэр нь бол хот сүрэнгийн ус хангамж хариуц тодорхой хууль, усны хууль хоёрын харилцаанд зохицуулагддаг. За мөн түнчлэн тэр ус хөтлөлт бол усыг нөхөн сэргээх тухай асуудал орсон байдаг. Энэ асуудал нэлээд хэцүү. За үүнтэй холбоотойгоор бол ус багтаа жилүүдэд бол голын ус тасрах, нуур, цөөрөм, гол өрх ширэх тэр зүйл нэлээд их ажиглагдсан. Тэр үеэр бол нэлээд олон түмний дунд бол асуудал хурцаар тавигдаж, одоо туулгал хасрах хаврын тэр цагт бол улс төрч процесс юусэн. За байнгын хороод дээр бол асуудал жирэгдэн. Тэгээд хэрэгжүүлэгч байгууллагууд даалгаварч ирнэ. Тэр даалгаврын хүрээнд бол одоо усан гадаа тасрах үед нөхөн сэргээх тэр арга гаргачлалуу төслийг хэрэгжүүлэх тийм төлөвөө гаргаж гаргуулах асуудал бидэнд хийж ирсэн. Тэр төлөвлөгөөний дагуу бол за усыг бол хамгаалах асуудал нь мэдээж олон хууль үйлчилж байгаа. За усыг нөхөн сэргээх асуудал дээр бол тодорхой хэмжээний төсөл Монголд хэрэгжиж байгаа. Анх удаа бол тэр нэг төсөл хэрэгжүүлсэн. За тэр төсөл маань бол ер нь усны их үүсвэрийг болоод нөөцийг нэмэгдүүлэх үндсэн 3 арга байдаг. Мэдээж хэрэг голын хувьд бол за туулгын хувьд бол 50-аад оны үед хотчлт бий болсон учраас их хэмжээний модыг сал урсгаж голынхыг бэлдсэн. Тийм учраас усны их үүсвэрийн бол багагүй хэсгийг бол хангадаг голын ихэнд газрын дорх усны горимыг зохицуулахын тулд бол мод тарих хэрэгтэй. Тэр ой бол газрын дорх усны горимыг зохицуулдаг гол зүйл байдаг. Тэр хойжуулах ажил бол нэг ажил. Нөгөөх ажил нь бол гидэр техникийн арга хэмжээ хож голын усыг хааж, усыг шар усны үер болоод үерийн усыг бол хоримтлуулж, гачиг үед нь бол тэнийг тавьж урсцыг бол тохируулах их арга байдаг. За 3 дахь арга нь бол экологийн одоо болоод бусад одоо салбарт бол хэрэгжилж байгаа үр дүнтэй гэж бас үзэж байгаа. Ялангуяа Америк тэгээд Канада зэрэг орнуудад бол хэрэгэлдэг бол мөсөн халиа тошин өсөх голын ихэнд ийм процесс. Энэ шинжлэх ухааны их хүйтэн дайны үед маш их судалгаа хийгдэж байсан. Тэрний дагуу бол Америкийн одоо ус хоттой холбогдож Аляск туршлага судалсны үндсэн дээр голын одоо гачиг урсгал гэж 4-6 сар үед болдог. Яг тэр гачиг урсгалын үед нь бол ихэнд мөс халиахад халиа тошин өсгөд тэр халиа тошин бол яг тэр гачиг урсгалын үед тайлж голын усыг тэжих тийм төслийг бол 2 газар хэрэгжүүлсэн. Түүний дотор туулгын их зүүн бутгатын мөн сэл голын ихэнд бол тэр төслийг хэрэгжүүлж бид бол мөс хөлдөөж яг тэр хаврын гачиг урсгалд голын тэжиж ингэснээр бол гол тасрах үзэгдэл бол 2 жил ямарсан зогссон сэл гол. Энийг бол ард түмэн мэдж байгаа. Сэл гол. Тэр ч тэгэл за туулгын хувьд бол туулгал 87 орчим судгалантай тэрний нэгэн дээр нь л төслөг хэрэгжсэн. Тэр нь энэ жил хэрэгжээд бид бол 3 м хагасын цуцаантай халиа машин тосон үүсгэсэн. Тэгээ одоо тэр маань энэ жил бол голоо тэжээж эхлэх юм. Тэгэхээр хамгийн одоо Улаанбаатар хотын ачаал усны ачаал хамгийн ихтэй хаврын цагт за газар хөлдөө үед нөгөө ус маань бол
тасардаг, гол тасардаг. Яагаад гэвэл пик ачаалтаа одоо нэг хангаж чадахгүй, зэвдгээс хангаж чадахгүй, дээр нь бол оргил ачаалтаа байдаг ус. Тийм учраас газрын дорх устайгаа харьцаа бол байхгүй болдог. Тэр үед хавар тасардаг. Яг тэр үед нь бол тэр бол халиа тушингоос усаа тижих тийм одоо төслийг бол бид санаачлан хэрэгжүүлсэн бага. Ер нь эн чинь туул болж байна, сэлб болж байна. Ер нь усныг нилээд хангалттай ус бол ер нь хангалттай байгаа тул нэг их нилээ хэмжээнд бургас тариалдаг юм билээ шүү дээ. Бургас ихтэй байсан тул болон эргээр одоо бургас ер нь их цөөрсөн байдаг шүү дээ. Тэр ер нь тастаж яаж айсан. Тий. Ер нь бол туул голын ус маань өөрөө газрын дорх устайгаа хөрсний ус болоод гүн устайгаа гидравлик холбоотой байдаг. Энэ гидравлик холбоог бол татаж ингэ цооргодож дээшээ соруулж одоо энэ гормыг зогсуулж газрын дорх усны гормыг зогсуулагч гол зүйл бол модлог ургуул байдаг. Гэхдээ бургас. Бургас бол сайн тий. Заага бургас маань модлог ургуул тоонд орно л да. Бургасны маань үндэс бол нэлээд гүн рүү шигдэж ордог. Тийм учраас тэрнийхээ хэмжээгээр бол энэ гормын гол зогсуулагч. Тэгээс бургас тайрах байх энэ төр нь бол тэр гидравлик холбоонд бол ер нь муу сөрөг дагавартай байдаг. Тэгэхээр гол бол одоо хотцод хүн ам одоо тэр холбогдоод бол нэлээд сэрэг байдалтай болсон. Тэгээ энэ бол анхаарал татах асуудал мөн гэж үзэж байгаа. Танай байгууллага суур судалгаа явуулахын зэрэгцээгээр энэ хавсрах судалгаа, үйлдвэр практик нэвтрүүлэх юм судалгаа бол их хэмжээгээр явуулдаг юм билээ. Тэгэхээр тэдний нэг трой жишээ бол инновацийн судалгаанд энэ ус төрөгчтэй усыг бий болгох ийм инновацийн төсөл дамс хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар нэг ярихгүй юу? За энэ бол одоо бас их тийм сонирхолтой сэдвэлдээ анхаарал татсан сэдв. Тэгэхээр бид юуг шүүрж авсан бэ гэхдээ зэрэг өнөөдөр хүн төрөлхтний одоо эрүүл мэндийн байдал ялангуяа экологийн одоо хомсдлоос үүдсэн агаарын бохирдол, хөрсний усны бохирдлоос үүдсэн олон төрлийн өвчнөд бол одоо хот суурингийн хүмүүс бол нэрвэгддэг. За үүний эсрэг бол тэр эмчилгээ одоо тэр байдлыг арилгахад бол бараг 200 орчим төрлийн өвчнийг ангаах чадвартай тийм одоо шинэ технологи инновац нэвтрүүлэхийн тулд бид Японы одоо шинжилгээний байгууллага, Японы усны байгууллагатай холбогдож нэг төсөл хэрэгжүүлэхээр хамтран явж байгаа. За энэ нь бол хүчил төрөгчтэй ус гэж. Ус төрөгчтэй ус. Hydrogen water гэж хэлж байгаа. За юу ихтэй зэрэг бол усны өөрийнх нь тийм анимал шин чанар байдаг. Хийг бол биендээ одоо ингээд банклан хадгалах тийм чадвар бол байдаг. Доктортай хүчил төрөгчид бол ус л одоо хадгалдаг тийм. За яг ус төрөгч бас маш хөнгөн дэгдэмтгий тийм хий учраас түүнийг хадгалах доктортай стабилны байлгах процесс нь бол хамгийн хэцүү байдаг. Савлах. Тэгээд энэ доктортай агуулад байж байгаа. Энэ технологиг бол Японы нэг инженер бол нээсэн. Нээх бас нээгт бол түлхсэн гол зүйл нь ээж нь бол хорт хавдраар өвчсөн байсан. Тэгээд бол ус төрөгчтэй усыг гаргаж авах технологиг боловсруулад ээждээ тэр усыг өгснөний дараа 6 сарын дараагаар ээжийнх нь биеийг илэрсэн ба. Тэгээд тэр инженер бол ОТА гэж одоо профессорт хандсан. Тэр профессор бол Токиогийн сургуулийн профессор тэн дээр судалгаа хийгээд тэр судалгааныхаа үр дүн бол 2007 оны 5 сарын 17-нд энэ том сэтгүүлд ингээд анх зарласан. Нэчерд гарсан. Энэ дээр гарсан. Нэчерийн медицин сэтгүүлд. Тэгээд энэ ус бол ямар онцлогтой юм гэхээр зэрэг энэ усыг бол нэг усанд H2-ыг хадгалах савлтын асуудал нь тэр одоо тогтвортой байх асуудал нь бол өөрөө одоо технологийн нь одоо гол нууц нь. Энийг одоогоор өөр ус хийж чадахгүй байна. Америкийн эрдэмтэд бол одоо судалгааны хятадын эрдэмтэд судалгааныхаа төвшөнд явж байна. Япончууд энийг савлаад авсан байна. Тэгээд энд бол нэг бас нэг гол чухал юм нь бол нууцлаг нь бол савндаа бас байгаад байгаа. Сав нь бол одоо ингээд савлсан. Энэ савыг бол шилэн савнд юм уу хуунцар савнд хийхэд бол нэвчээд гарчдаг. Тэгэхээр энэ бол хөнгөн цагааны оролцоотой ийм савнд савлж байгаа. Одоо энэ бол Япон улсын хүн амын за ийм хавчгаар одоо ингээд баг орон зайсалдаг ийм савнд ч хийж байгаа. Энийн гол нууц нь савных нь өөрийнх нь материалууд энэ бөглөө зарим өндөр технологид орнууд бөглөөг нь хийж чадахгүй ингээд сааталтай байгаа. Японоос орон хийж чадахгүй. Одоо хийж чадахгүй байгаа энийг бол. Тэгээд энийг бол одоо Япон улс бол улсын хүн амын 5 хүн энэ усыг тогтвортой хэрэгжилж байна. Энийг одоо савлаад. Тэгээд одоо Солонгос зэрэг зарим оронд бол баг зэрэг нэвтрүүлсэн. Одоо манайтай хамтарч ажиллахаар ингээд Монгол улстай хамтраад энийг савлахаар бид бэлдэж байна. За энэ ус бол олон зүйлийн одоо
Ер нь бол тэр эрдэмтдийн бичсэн номдор бол 200 төрлийн өвчнийг хангах чадвартай гэж. Яг л хүн бол одоо хоол хүнсээр дамжуулаад янз бүрийн одоо ялзарлууд одоо ингээ те задралын процесс бий болоод эсэлдэлт бий болдог. За хөшөлтөрөгчийн одоо тийм одоо идэвхтэй хөшөлтөрөгчийн нөлөөгөөр бол тийм чөлөөт ардикулууд үүсдэг. Тэр нь бол одоо 3 гүжих нь 10 23 зэрэгт чөлөөт ардикул үүсэж байна гэж хүний биед. За энийг бол ингээ зайлуулах цэвэршүүлэхийн тулд бол хүн бол өөрөлд 386 жүрж 87 одоо хундаг улаан байна. За 186 ширхэг одоо С витамин хэрэглэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэхээр энийг ингээд чөлөөлж одоо энийг зогсоож энээс чөлөөлж чадах тийм гайхамшиг бол H2-тай усанд байдаг гэдэг нэгэд энэ усыг одоо хэрэглэн шийдвэсэн. Тэгэхээр бол манайх бол байгуулгал нийтдээ нэг 10 орчим цооногийг бол байгуулсан өвлийн цагт мөсгөлдөд бусад үйлрэлтэнд чөлөөтэй байж байгаа. Тэрнийг ашиглаад тэгээд энэ шугамыг бол Японоос оруулж ирээд хамтраад энэ усыг савлаад Японд бол энэ бол нэлээд өндөр үнэтэйгээр 50000 төгрөгийн үнэтэй гардаг нэг юм ус. Манайха тий. Гэхдээ тэрний бол тэр технологидоо бол янз бүрийн манипуляц одоо нарийн технологид хэрэглэсэн бол бид гар аргаар савлах журмаар хийх юм бол 1000 төгрөгөөр авах боломжтой. Ийм ус. За энэ ус бол хүний эрүүл мэндэд хамгийн түрүүн бол хүний тархи руу цусаар дамжиж байгаа тэр чөлөөт өчлөөшийн чөлөөт одоо радикалууд бол одоо янз бүрийн кальци болоод бусад бодистой эсэлдэж тархины судас хатуурах. За маань Альцгеймерийн өвчин энтергээд одоо мартах санах түн төрлийн өвчний одоо үүс шалтгаан болдог. Үүнийг бол таслан зогсоодог. Тийм. Тэгээд энэ нь бол милливольт гэдэг одоо хэмжээгээр илэрхийлэгддэг. Энэ чинь электронуудын хөлгөөн. Гидролизийн аргаар хийж байгаа. Гидролизийн аргаар хийж байгаа. Ажил шүү дээ. Тий. Тэгээд юуны урд бол манай монголчууд бол агаар энэ бохирдол ихтэй. Улаанбаатарын тэр дундаа. Тийм учраас тэднүүд бол танаа оронд бол агарын бохирдолчоос тэр чиглэлийн өвчнийг нэгэнт бий болсон өөр уршгийг арилгахад бол энэ аюу тустай гэдэг талаас нь яасан бид тэр чиглэлээр уншиж үзэхэд үнэхээр бол одоо амьсгалын замын өвчин агарын мөхлөөс өвчнийг илааршуулахад бол онцгой нөлөөтэй замаа сахарын шижин цусны дарлын өвчин бөөрийн өвчин гэх мэт ийм олон өвчнөд бол үр дүнтэй харагдсан. Энийг бол одоо шинжлэх ухааны одоо лаборатори туршилт хийгээд хулган дээр туршсан. Тэгээд хоёр хулганы бөөрөнд бол энэ чөлөөт ардикалыг дэмждэг өөрөөр хүчлтөрчийн чөлөөт ардикалыг дэмждэг хорт хавдар үүсгдэг тариа хийсэн. Хоёр хулган дээр. Дөрвөн хулган дээр хийсэн. Тэгээ хоёр-хоёроор нь ангилаад тэгээ нэг хулганд нь болохоор зэрэг нөгөө энэ H2-тай усаа уулгасан. Нөгөө хоёр хулганд өгөөгүй. Тэгээ дөрвөн хоногийн дараагаар нөгөө хорт хавдрын одоо юугаар тариулсан хоёр хулган нь бол ус өгөөг нь болохоор ингээд буланд ингээд хөдөлж чадахгүй байсаар хагаад өхлөөд байсаргаад одоо өгсөн. Нөгөө хоёр хулган 4 хоногийн дараагаар тэр үйлчлэг ямар ч үйлчлэгээ алах болоод маш чөлөөтэй хөдөлгөөнтэй гүйж эхэлсэн. Тэгээ ийм олон туршлууд за урмал дээр мань туршсан энийг бол тэгээд одоо тэр хоёр адилхан ургамал дээр нэгэнд тэр усаар бордоод нөгөөх нь бол жижиг. Тэгээд нөгөө ургамал бол тодорхой хугацааны дараа нэг нь үхсэн байхад нөгөөх нь бол улуун сэргээд ургасан байх ч гэдэг. Ийм олон туршилтууд хийгдсэн ийм гайхамшигтай одоо H2 ус. Тэгэхээр одоо хүн төрөлхтөн оксилийн уснаас бол татгацж одоо энэ хидроген ус буюу одоо H2 ус төхөж байна. Тэгээ энэнийг бол бид хамтран хэрэгжүүлэхээр одоо төсөл хийгээд явж байна. Тэгээ энэ бол нэг одоо усны талын нэг том инновацийн ажил гэж үзэж байгаа. Тийм. Тэрнээс гадна танах инновацийн төсөл дээр энэ цэвэрлэх байгууламжийн усыг цэвэршүүлэх төсөл одоо төсөл боловсруулад хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэр талаараа та. За бид бол одоо манай байгууллага өөрийнхөө бас үүргийн дагуу бол Улаанбаатар хотод одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Арьс ширний болоод одоо янз бүрийн үйлдвэрүүд байдаг. Арьс шир боловсруулах үйлдвэр, ноолуурын үйлдвэр. Тэр ноолуурын үйлдвэрүүдийн уснаас дээж аваад Японы лабораторид бид явуулаад шинжилгээ хийлгэхэд тэр усны бохирдлын хэмжээ бол асар өндөр одоо юунаас нөгөө стандартаас тасгай өндөрт бол гарсан. Тэгэхээр одоо энэнийг бол бид Японд танаас ч компонентуудыг судлуулад үзсэн одоо үр дүнгууд байж байгаа. Тэгэхээр энэнийг бол одоо бууруулад энэ усыг бол хайдаг. Хаяхтаа бол одоо юу руу хайж байгаа. Бохирос цэвэрлэгээ сүлжээр хайж байгаа. Тэгээ энэ дотор бол одоо жишээлбэл тэр арс идэлхт бол одоо 6 валенттай
хром хэрэгэлдэг. Тэр хром бол ерөөсөө маш одоо хүнд металл байдаг Тий. Маш тэр нь бол одоо төв зөвлөх байгууламжийн одоо тэр идэвхтэй биологийн бохирдлыг арилгадаг микробууд багш алдаг. Тийм учраас биологийн цэвэрлэгээний төвшөнд нөлөөлдөг гэх мэт. Тэгэхээр энэ бүх одоо бодисын одоо компонентыг энэ концентрацийг бууруулахын тулд биднүүд бол Японы инженертэй хамтарч бол нэг технологийн шугам боловсруулсан. За тэр технологийн шугам бол мэдээж хэрэг бохирусныхаа хажууд бол уруулын бол одоо уруул явагддаг тийм танкер 1-2 шаттай танкерыг бол байгуулад тэн дээр дооцолдог одоо тийм одоо баллонтой тэндээс бол химийн бол идэвхтэй уруулд ордог бодисыг нэг бохир усныхаа ус руугаа оруулаад тэгэхээр тэр уруулын дэмждэг одоо ирригантыг дэмждэг тэр танкер дотор бол уруул явагдаад саармал хөргөгийн удсан дээр бол тунц үүснэ нөгөө химийн бодисууд маань тэгээд тэр тунцтай тэр ангиж ирсэн тунж байгаа тэр ангиж ирсэн усаа бол тусгай бол одоо баллон оруулаад за тэгэхээр тэрнээсээ бол тэр тунгаагаас дээдлээсээ усаа шууд одоо байгаль тийм үү нөгөө газар руу нийлүүлдэг тэрнийх нь тэр нийлүүлж байгаа тэр усын тэр газар дээр нь бид турш тэгээд нийлүүлж байгаа уснаас усны одоо концентрацийг нь бол бид энэ дээр хажууд нэг зэрэгцүүлээд тавьсан. Эрс багсан. Өөрөөр хэлбэл хүний ундааны усны зарим муустай газар ундааны усны төвшөнд төгөж утсан тийм цэвэрлэг бол гарч байгаа. Тэгээд тэрнийг бол одоо шууд гарангуут Японууд чинь загас тийж ицсэн байдаг. Тийм одоо ерөөсөө шууд тэр ахуйн хэрэглээнд хэрэглэх боломжтой. Тийм ус гарч байгаа. Тэгээд энэнийг бол одоо бид хэрэгжүүлэхээр ингээд хамтраад төслөө боловсруулад одоо санхүүжилтийнхаа асуудлыг бол эхний ээлжинд Японы тал бидэнд туслахаар болоод ингээд явж байгаа. Тэгээд энэ бол одоо ийм байгууламж бол яг оруулж ирснээр одоо бол жишээлбэл биднүүдийн мэдих арилди гэж одоо компани байж байгаа да тэр бол хятадын бол бохирус цэвэршүүлэх одоо тийм тоног тохиромж оруулж ирсэн. Тэр тоног тохиромжоос 10 дахин одоо бага хэмжээний өөрөө тоноглогдох. Өөрөөр хэлбэл 20 тонны контейнер дотор багтахаар ийм тохиромж мөртлөнгөөс цэвэрлэгээний түвшин бол онцгой илүү. Ийм зүйлийг бол одоо ингээд бид бол хамтарч одоо хийж байгаа. Энийг бол цаашид бол бид ус бохирдуулагч одоо байгууллагууд аж ахуйн нэгжүүдэд бол бид санал болгох, тавих, угсрах, засвар ашигтыг нь хариуцах чиглэлээр ажиллах болно гэж одоо энэ тал хэлэх байна. За тэгээд бид манай нэвтрүүлэгт танай одоо төрийн төлбөрийн газрын үйл ажиллагааг харуулсан бид дэлгэрэнгүй сурвалжлагч харууллаа. Таны ч одоо бол хийж байгаа ажлуудынхаа талаар хийж байгаа үнэлт өгнөлт хийгшүүлслээ. Тэгэхээр танай дээр бол их олон ажлууд хийгдэж байна. Дараа бол бид бас зарим асуудлуудыг их тодорхой наривчлан бид хожим нэвтрүүлэгтээ оруулж бид ярих болно. Тэгээд танай хамт олонны энэ хийж байгаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Манай нэвтрүүлэг үүгээр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй.